Сайн байцгаана бүхэнцний өсөлж болгон. Үгээлжлэлт подкастынхаа шинэхэн дугаартай та бүхэнтэй дахин уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаарт маань Батбаягч маань агуу бурхны хийсэн ажлыг алдаршуулан гэрчлэхэд бэлэн болсон байна. Хоёлаа гэрчлэхийн өмнө бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлэгийг болон хурууны цусаар сатаныг ялсан юм аа. Амен. За тэгэхээр оюунагч өөрийгөө бас та товчхон танилцуулахгүй юу? Мэдээж хоёлаа бурхны хийсэн гайхалтай ажлуудыг одоо нэлээд бас дэлгэрэнгүй хаалцах гэж цаг гаргаад зориод ирсэн танд баярлалаа тий. Өнөөдөр энэ гайхалтай бурхны ажлыг тий хийсэн зүйлийг миний амьдрал дээр хийсэн зүйлийг гэрчлэх гэж байгаадаа үнэхээр баяртай байна. Үнэхээр бүр ингээд доглоод тий. Тэгээд намайг Батоён гэдэг. Тэгээд би бол өөрөө эмч мэргэжилтэй. Тэгээд хамгийн анх эзэн дээр ирэх, бурхан дээр ирэх шалтгаан маань юу байсан бэ тий хүмүүст хэлэхэд 2007 онд 4 онд юм байна. Хөдөө ингээд юу яагаад сургуулаа төгсөөд хөдөө ажиллаж явах үед тэр үед хамгийн анх эмчнэрийн нэг бүлэг хүмүүсээр сайн мэдээ дамжигдаж хамгийн анх сайн мэдээ дуулж энэ бурхан гэдэг чинь ямар амар юм бэ гэж тухайн үед бол тэгжил хүлээж авч ирсэн. Зүгээр миний өмнөөс л ингээл энэ зүйлүүдийг бүх зүйлүүдийг хийчих юм бэ штэ. Би зүгээр л баг ингээл хамаг гим нүглүүдээс ангишчаал зүгээр ингээ байж ах. Энд чи ямар амар юм бэ? Ийшээ идэгчүүл гоё юм биш үү гэдэг тэр ойлголтоор анх за гэл явж тэ бурхан дээр явж исэн. Тэгээд сонсно гэдэг үнэхээр бас гайхалтай тий сонсох чигтэн сонссон. Тэгээд олон хүмүүс сонсож байгаа боловч тэр дотор бурхны гэд ирж байгаа хүмүүс нь бас нэг байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр үед бурхан намайг сонсгосон бас одоо ботход би ямар бас өрөөлтэй вэ гэж талархдаг. Тэгээд яг тэр үедээ явж явах үедээ бурхныг зүгээр л юм хийсвэр бурхан төдийгөр яг ингээ ойлгож ирсэн байхгүй юу. Өөрийнхөө одоо нөгөө хэрэг ашгийг үүсгэхийн тулд бурхан дээр очиод залбирдаг тий залуу байлаа шүү дээ одоо тэр үе чинь тий бурхан минь тийм хэрэгтэй байна ийм хэрэгтэй байна гэл өөрийнхөө одоо хэргийг гүйцэлдүүлэхийн тулд очиж штэ тэгэл бусад үедээ яг л нэг нийгмийн амьдралаар жинхэнэ нөгөө нэг залуу үед тий найз нөхдөд нийлдэг одоо шоуддаг одоо яг л тийм амьдралд итгэлийн амьдралаар анх хүл тавьж орж ирсэн байгаа байхгүй тэгсэн мөртлөө за яг ирээд бүтэнсээ өдний номлол сонсоод за тийм байна. Ямар гоё юм гэл тухайн үед ингээд сэтгэлийн төвшөнд ямар гоё нэрэ тийм байна гэсэн мөртлөө тэр зүйл маань намайг тэгтэл өөрчлөөгүй. Яг л ингээ хуучин зүйл дээрээ ингэж явсаар хагаад ингэсэн байгаа. Тэгээд 2006 онд би нэг хүнд аваарт ороод нэлээд хүнд аваарт орсон. Тэгээд яг тэр хэвтэрт байх үедээ жинхэнэ тэр бурхан хаана вэ гэж хайж эхэлсэн. Яг хайсан байгаа байхгүй. Таны амьдрал дээр зовлон ирэх үед зовлон. Тий. Тэгэхээр нөгөө нэг хүн өөрөө бурхан бидэнд зовлон хизээж зөвшөөрөхгүй. Хүн өөрөө тэр зовлонг тэр гим нүглийг өөрөө оруулж ирсэн учраас тэр зүйлийг амьдрал дээр тоглуулах тэр үүд хаалга өөрөө нээдэг гэдгийг энд иржээж мэдчихэж байгаа байхгүй. Тэрнээс ч тухайн үед тэгэл нөгөө нэг ингээл аваарт оролт хийх үедээ хөөх бурхан хийсэн надад тэгээд магадгүй би тэрнээс гарсныхаа дараа ч юм уу бурхан намайг өөрлөгөө авахын тулд надад энэ аваарт орох энэ зүйлийг зөвшөөрсөн байж тээ гэж хүртэл тэгж бодож ирсэн гэ боддоо. Тийм буруу ойлголттой. Тийм буруу ойлголттой тий. Тэгтэл бурхан хизээж бузар мөг хизээж тэр зүйлийг бидэнд муу зүйлийг зөвшөөрдгүү гэж байна шүү. Бидэнд зориулсан төлөвлөгөөнүүд бурхны төлөвлөгөөнүүд бүгдээрээ сайн сайхны төлөвлөгөөнүүд юм а гэгэлцэн. Тэгээд яг тэр 2006 онд аваарт ороод хэвтчих явах үедээ би хүн ингэдэм билээ. Ерөнхийдөө нөгөө хүнд ингээд асуудал тулгарх үед хүнд ийм хэцүү байдал тулгарх үед магадгүй шинжлэх ухаанаар ч юм уу өөрийн махан биеийн хүчээл чармаалтаар тэрийгээ ингээд давж чадахгүй үед туслагч хаана вэ нэ гэж нэг сүнслэг зүйл хайдаг. Тэр зүйлийг хайж эхэлж байгаа байхгүй юу? Тэр үед маань ээж маань ч гэсэн тэгэл энэ тэр гээл шарын шишээ энэ тэр зүйлүүдээр ном уншуулна гээл энэ тэр өвчнөө яваал тэгэл тэр үед би яасан гэхээр жинхэнэ тэр хэвтэрт байх сарынхаа хугацаанд би Библийг уншсан. Тэг хугацаанд хин нэгнээс зүгээр л бурхантай л хоёулнаа өөр над дээр хий. Тэр хугацаанд би зөвхөн бурхантай хувьчилж бурхан бит хоёрын хооронд юм болсон байгаа даахгүй. Тэгээд би үгүй бурхан та байдаг гэсэн тэгвэл энэ зүйл байдаг гэдээ энэ Библиэлд байна. Тэгвэл тэр чинь хаана вэ эзэн? Та намайг босгооч. Эзэн би зөвхөн ингээд та намайг босгох юм бол би ингээд таныг би бүх насаараа би таныг дагая гэд баг ингээд өөртөө шийдвэр гаргаад яаж байгаа юм тэр үед
өөр би бүр цөхөрсөн махан би бүр сул дорой болцсон. Яаж ч хинч намайг босгож чадахгүй. Тийм сул дорой үедээ хүн бурхан хаана вэ гэж хайсан байгаа байхгүй. Тэгээд яг 1 сарын хугацаанд би Библийг уншаад зөвхөн уйлаад бурхантай байх хугацаанд бурхан намайг босгосон. 1 сарын дотор би бүр ирүүл юу ч тэр ягаагүйгээр тэр гэмтэл осолт ороогүй ирүүл болсон. Тэгээд тэрнээс хойш миний амьдралын бүх зүйл ингээ оронгороо өөрчлөгдсөн юм шиг зүгээр ингээл бүр ингээд зүгээр л ингээл шулуун зам тавьсан юм шиг тийм болсон байхгүй. Тэгээд бурхан ийм гайхалтай байна гэд тэгээд яг тэр хөдөө байж байгаа хугацаанд ч гэсэн хоромхон зуурт тэр зүйлүүдээс гаргангуудаа миний бүхий л тэр орон нутгийн соёл хотод ирж ирэх ажил төрөл одоо бүх зүйлийг ингээ бүр ингээд эргээд харахад яаж ингэсэн бэ гэтэл ингээд бүр ингээд тавиад өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд энд байж ах хотод ирснийхаа дараа за ямар ч гэсэн сүм чуулганд би явахгүй болохгүй гэд хайгаад тэгээд нэг сүм чуулганд очиод тэгээд тэр сүм чуулгандаа яваад залбираад ингээх хугацаанд би буцаад би бурхан дээр байна. Одоо би бурханаас хаашаа ч холдохгүй. Яг бол бурхан намайг босгосон гэдгийг би мэдээд байна шүү дээ. Тэгсэн мөртлөө би тэр сүм чуулгандаа яваад энэ олон жилийн хугацаанд 14-5 жилийн хугацаанд яг тэр бурхантай ховжилсан сарын хугацаанаас илүү зүйлээр надад тэгтлээ их миний дотор өөрчлөлт гараагүй байсныг би энд ирж харж байгаа байхгүй. Яагаад гэвэл би хитрхи тэр шашинлаг тийм байх ёстой гэдэг анх нөгөө байсан зүйл рүүгээ би буцаад орсон байсан байгаа байхгүй. Яагаад гэд тэгж асууж болно тийм. Тэгэнгүүт яг тэр сүмдээ явангуудаа сүмд явах хэвээр би ямар ч бүтэн сая өдөр очих хэвээр гэл одоо нөгөө итгэгчний ярилгаар тийм суудал бүлээс гэдэг шиг ирээл ямар ч суудаг номлол гоё байна гэж сэтгэл хөдөлдөг буцаал гаргангуудаа яг л урд байсан шиг нийгэм рүүгээ хүл тавиал тэднээсээ холилдоол нөгөө хоёр нүүр худал хуурмаг үнэн биш байдлаараа ахад амьдраад эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хүн зүгээр л энэ зүйл рүү ингээ гулсаад орох ямар хурдан бэ гэж пастор маань хэлдэг те. Үнэхээр хурд юм бэл. Тэгээд тэр дотроо явж байхдаа хүн ийм дотор явж гин гэдгээгээ тийм зүйл рүү орсон гэдгээгээ үнэхээр мэдтгүй юм бэлээ. За тэгэхээр 2003 онд сайн мэдээ хүлээж авсан. 4 онд те. Тэгээд итгэлийн амьдралаар явж исэн нэлээд урт хугацаанд явсан. Итгэгч болчоод одоо яваал гэдэг те. Гэтэл ямар ч өөрчлөлт байхгүй. Харин зовлон ирэх үед жинхнээсээ бурхныг хайсан. Үгнээс нь хайсан юм тий. Тэгэхэд бол харин ч тэр 10 хэдэн жилийн итгэгч гэж явж ийснаас илүү бурхны талаарх ойлголтоо бол өөрөө олж авч ирсэн. Тий. За тэгээд бас сонирхолтой юм л да. Одоо тэгээд ном уншаад тий сар боллоо. Ингээд бурхнаас босгодгийн бол та босгооч гэд ингээд ховчилж ярьсаар хагаад ингээд босоод ирсэн. Энийний дараа юу болсон болоо тий. Тэгэл нөгөө нэг эннийхээ дараа нөгөө нэг сая хэлсэн шүү дээ тий. Тэгээд яг сарын дотор босоод ирсний дараа бурхан миний амьдрал дээр юм өөрчлөлтүүдийг хийсэн. Хийгээд тэгээ бүх тэр газар нутгаач гэсэн солиод тий бүр ингээ хотод ирж ингээл ажил төрөл бүх зүйлийг бүр өстой тий. Бүх зүйл ингээ бэлтцсэн юм шиг ингээд бүр өстой. Гайхалтайгаар ингээд бүр бурханы төлөвлөгөө бол үнэхээр гайхалтай. Хамаг зүйлийг бэлтцсэн байсан. Тэгээд тэр үүднээсээ одоо нөгөө нэг сүм чуулганд яваад одоо тийм шашинлаг болчлоо гэж тэгж штэ тий. Яг л нэг юм байгаль ёстой зүгээр л нэг хэвийн тий. Буцаагаад ингээд за сүм дээр очино, номлол сонсно, сэтгэлийн төвсөнд гоё юм байна штэ гин тэгсэн мөртлөө Библи уншина. Тэгсэн мөртлөө зүгээр л яг л нөгөө нэг юун дээр тий лам дээр очиод ном уншуулдаг шиг л миний амьдрал яг тийм болоод хувирсан байх байхгүй юу. Буцаагаад тэгэл нэг пастораар ч юм уу нэг ахлагчаар очиод нэг сүмдэр очиод яаж хийж байгаа л нэг залбируулчвал тэр 7 хоногт ажил сайхан бүтчихлээ. За боллоо гэж тэгдэг. Тэгсэн мөртлөө өөрөө ямар ч дотроос өөрчлөлт байхгүй. Харин ч бүр Библийн мэдлэг тэр сургаалаар ч юм уу тэр юугаар ингээд сонсох тэр зүйл болгоноос мэдлэг аваад байдаг. Тэгсэн мөртлөө тэр маань энэ дотор надад дотор өөрчлөлт хийхгүй зүрхэнд нь өөрчлөлт хийхгүй тэрийг хэн мэдж байгаа би өөрөө мэдж байгаа. Тэгэхээр яаж нөгөө нэг Библиэр байдаг шүү дээ үсэг хөнөөдөг сүнс ам өгдөг юм а гэд. Тэгэхээр үсгийг би Библийг тэгж уншдаг тэгтлээх тий олон зүйлийг сонссон
хүмүүсийн гарч байгаа янз бүрийн сэтгэлийн тэр номлол сэтгэлийн хөдлөлөөр гарч байгаа тэр зүйлүүд өчнөө сонссон мөртлөө гоё штэ тэгдэж штэ бурхан тэгж болохгүй гэдэг гэл амар сайн мэддэг. Тэрийг маш сайн мэддэг. Тэгсэн мөртлөө миний дотор ямар ч хэрэгжүүлэлт байхгүй. Би харин ч бүр илүүгээр бүр ийм баг ёрын болж хувирж байгаа байхгүй юу? Тэрийгэ жинхэнэ бурхан дээр ирээд, жинхэнэ бурханы үгэн дээр ирээд тэрийг би олж харж байгаа байхгүй. Яасан гэх тэгэнгүүт би хоёр нүртэй сүм дэрэнгүүт за гэд нэг сүрхий ингэж номл. Тэнгүүтэ гарангуудаа шал худал тэ энийг хэн мэдж байгаа хүмүүсийг харахад за би хүнд сайхан харагдаж байгаа хүн тийм гэж байгаа боловч би яг л тийм хамлиан дүр төрхтөө хоёр нүдтэй худал гурмаг бэлдууч одоо юу байдгийг жинхэнэ тэр зүйл чинь миний дотор ингэж сайхан өргөдөж ирж байгаа байхгүй юу. Тэгтээ тэрийгэ хүмүүсийг харахад би нэг л их сайхан даруу дөлгөөнч юм шиг те бурханд итгэдэг гэд тийм дүр төрх хуучин баг бүр ингээд худал хуурмаг багийг өмсөд яваад байгаа нь сүултэж ирээд ирэнгүүт энэ зүйл маань ингээд дийлэхгүй болж ирж байгаа байхгүй. Би та өөрөө дийлэхгүй болж ирж байгаа байхгүй. Тэр зүйлээ яадгүй хүмүүс бурхны сайн сайхныг харуулж гадаг шүү дээ. Тэгсэн мөртлөө дотор байгаа хүн бурхан биш чөтгөр олоод ирэнгүүт тэр зүйл маань угаасаа л илэрч гарна шүү дээ. Зүрхний бэлхлаар ама ярддаг гэж хэлээд зтэй. Тэгэхээр чин тэ тэр зүрхэн дотор би юу вэ? Би тэрийг гаргаж л таарна үсттэй. Тэгэхээр энэ зүйл бол маш аюултай гэдгийг бүр яг мэдчихэж байгаа байхгүй. Тэнгүүд одоо ингээд харахад тэ энэ шашинлаг итгэл жинхэнэ бид нар бол Христ итгэгч гэж хэлдэг те. Итгэгч гэж хэлдэг. Итгэл гэж юу юм бэ? Итгэл тэгвэл бид нар итгэснээрээ бурхны үгэнд итгэснээрээ бидний дотор өөрчлөлт иржээж бид итгэгч гэдгээ бурхны үгийг бурхны Есүсийг дагж ийн гэдгээ бид нар харагдах биднээс тэр үр жимс гарах тэр итгэгч гэдгийн том шалтгаан болдог юм л да. Тэгэхээр энийг ч гэсэн ингээл нийгэмдэр ажиллаад явж байхад ч гэсэн гэдэг байхгүй юу? Итгэгч гэсэн мөртлөө одоо нэг итгэгч биш хүмүүсээ штэ өөр шашинд итгэдэг те. Одоо өөр шашинд итгэдэг хүмүүс маань итгэгч хүмүүсийг харахтаа юу гэдэг вэ гэхээр тэднээс Есүст итгэдэг хүмүүс худлаа хэлж болохгүй те. Тэгж болохгүй, ингэж болохгүй гэдэг мөртлөө тэгэл явж штэ. Тэгвэл эн чи Есүс чи худлаа юм биш штэ гэж тэгж ярьдаг байхгүй юу? Яагаад тэгж вэ? Тэр итгэгч биш хүмүүс Есүсийг тийм үнэн гэдгийг мэдээд шүү дээ. Тийм үү? Тэгвэл яагаад зүгээр ингээд нөгөө шашин дээр явж байгаа хүмүүс юм нөгөө 10 хар нүгэл 10 цагаан нүгэлч гэдэг юм уу тийм байх ёстой гэд тэднээс ч гэсэн тэгвэл ном уншуулаад тэгвэл тэднээсээ ч гэсэн тэгвэл танаа шашин чи худлаа юм биш үү? Шашин гэж ном уншуулж тэгж явсан мөртлөө ч гэсэн гим нүгэл хийчлээ штэ гэд тэгвэл итгэж хүмүүс ч гэсэн тэднээсийг тэгээ шүүх боломжтой байгаа штэ. Тэгтэл тэднээсийг бүрэн үнэн бишээ. Үнэхээр итгэсэн ч гэсэн тэднээс гим нүгэл хийж болд юмаа гэдгээ нийгэм хүлээн зөвшөөрчөд байгаа хгүй. Тэгсэн мөртлөө нөгөө талдаа болохоор Есүст итгэгч хүмүүс ийм байж болохгүй гэдэг нэг шаардлага тавиад байгаа үстэй. Тэр нь зүв яснаа гадаггүй. Итгэгч биш хүмүүс хүртэл Есүсийг ариу юмаа, бурхан чинь үнэн юмаа гэдгийг мэдчихээд байгаа хгүй да. Тийм учраас тэр зэнда тийм байх ёстой гэдгийг тэр итгэгч хүмүүсээс шаардаад байна шүү дээ тий. Тэгтэл нөгөө итгэгч хүмүүс нь тэр зүйлийг харуулахгүй, мэдүүлэхгүй тий харагдахгүй болоод ирэнгүүт Есүс худлаа юм байна шүү дээ гэдэг нэг яриа гарч ирж байгаа. Тийм байна. Тэгэхээр яг ийм итгэгч яагаад төрчд юм бэ тий? Яагаад ийм Есүсийнхаа ирсэн мөртлөө тий өөрчлөгдөх боломжтой байдал. Нэгдүгээр Есүсийн зан чанар тий рийг дуурайж гаргаж нийгэмдээ гэрэл болж чадахгүй байгаад байгаа юм. Харин ертөнцийн худлаа гэж яагаад харж байгаа юм? Энд юу нөлөөсөн гэж та боддог байд. Одоо жишээ нь танд тийм үү? Надад тий. Тэгэхээр нөгөө Есүс ингэдэж шээ өөрөө хэлсэн байдаг тий. Би бол зам, үнэн, ам юмаа гэсэн байхгүй. Би бол зам, үнэн, ам юм гэж байгаа шүү. Надаас өөр зүйл байхгүй л гэж шүү. Эзэн дээр ирсэн, Есүс дээр ирсэн, эзэнд итгэсэн хүүхэд тийм ээ. Бурхан Есүс өөрөө бидний бүх гим нүглийн төлөө загалмай дээр цовлогдож нас бараад 3 хоногийн дотор дахин амьлаад явсан. Явхдаа бүхий л бүгтэн 500 дагалдагчтай харагдсан. Харагдаад явахынхаа өмнө би та нарт туслагчийг би явах нь сайн юм аа. Би та нарт туслагчийг илгээе гэж хэлсэн.
Тэгээд тэр туслагч болох ариун сүнс бидэн дээр иржээж бидний дотор орж иж бид нар тэр ариун сүнсний тусламжтайгаар бид өөрчлөгдөх ёстой юм байгаа. Ёстой байсан байгаа даахгүй. Тэрийг энэ 10 хэдэн жил мдэггүй байгаа даахгүй. Би тэр үнэнтэй учраагүй. Тэр үнэнтэй учраагүй. Тэр ариун сүнс гэж Библийг уншдаг мөртлөө тэрүүгээ мэдэхгүй. Одоо зүгээр ингээд ярихад ч гэсэн тий хүн ч гэсэн одоо шашин ч гэсэн сүнс гэж ярьдэн штэ. Тэгэхээр хүн гэдэг чи юу вэ? Хүн махбод сэтгэл сүнсээс тогтно гэдэг шүү. Тэгвэл тэр сүнс гэж юу вэ? Хүн чинь сүнс махан биеэр харагдаж байгаа боловч хүн чинь сүнслэг амтан гэдэг байгаа зү тий. Тэгэхээр энэ сүнс юугаар дүүрж гин, юугаар хоолж гин, юугаар бий болж гин гэдгээрээ энэ махан би энэ сүнсний илрэл болж харагдаж гарч ирж байгаа байхгүй. Тэгтэл миний сүнс хуучин хүнээрээ байгаа учраас би өөрчлөгдөхгүй харагдахгүй байгаа байхгүй. Яг үүнтэй ижилхэн одооний яг тэр христчин хүмүүс яагаад тэр хүнд тэр гэрэл давс болж яагаад өөрчлөгдсөн зүйлийг эзэн ариун үнэн дээр ирсэн мөртлөө тэр шудраг тэр гайхалтай бурхан дээр ирсэн мөртлөө өөрчлөлт нь хүмүүст харагдахгүй байна вэ гэхээр энэ дотор нь өөрчлөлт явагдахгүй зөвхөн энэ дотроо нөгөө мэдлэгийг аваад итгэдэг гэсэн тэр зүйлээрээ шашинлаг зүйлээрээ л итгээд байна гэдгийг энэ ялгааг энэ сүм дээрээ ирж харсан аахгүй гайхалтай тий бүх зүйл үнэн худалцаагаа хар гэдэгтэй адилхан шашин бурхан гэдэг хоёр л зүйл байгаа тий тэр хэрэгжигчд шашин руу орчд юм байна Христийн шашин руу орчд юм байна тий жинхэнэ бурхантай авчирдаггүй юм байна сайн мэд өглөж авна гэдэг нь бол яг бурхантай авч гинэ гэсэн үг бас биш болж таарлаа тий ингээд төрөлдөө авчдаг ингээд шашинчаараа бүр ярын болсон байгаагаа өөрөө мэдээ тэмцэлдээд балардаг гэж штэ тий тэрний бүр тод жишээ нь одоо би өөрөө юм штэ тий ямар худал урмаг болсноо хинч намайг гаднаас хараад мэдгүй штэ би өөрийгөө мэдчих байгаа байхгүй ямар ярын болоод энэ тий эзний нэрийг барьчаад Есүс итгэдэг гिचээд яри бүр зүгээр итгэгч биш хүнээс долоон дор ярын байснаа би өөрөө мэдчих байгаа байхгүй тий ер нь хүн өөрчлөгдөөгүй бурхан дээр ирж өөрчлөгдөөгүй л байна гэдэг бол хүний өөрийн мөн чанар бол тэргөө маш их нүгэлт ярын мөн чанартай байдаг тий тэр хിവэрээ дээр зогсохгүй бүр өшөө шашинлаг аимшигтай хүлээсүүдэнд орцсон байдаг тий. За одоо гэхдээ хамгийн гайхалтай нь бурхны авралаар өрөөлөөр тий үнэтэй уулзраад маш их гэдгийж чөлөөлөгдөж одоо эргээд тусан замаач харж байгаа бах өнөөдрийн амьдралаач харж байгаа бах тий. Тэгэхээр яг та энэ чуулгантай юу яаж холбогдоод яагаад одоо болоод ирсэн яг туул энэ дахиад хотод орж ирснийхаа дараа бурхныг хайх болсон шалтгаан чинь бас юу байсан юм бэ тий? Тий. Тэгэхээр одоо нэгэнт ингээд намайг босгосон бурхан байна гэдгийг би мэдчихлээ штэ. Ирсэн л бол одоо эзэн бурхан байдаг гэж Есүсээр ирсэн хүн бол хизээч ямар ч тохиолдолд босож орхиж чаддаггүй байхгүй. Бурханыг орхиж чадахгүй. Буцаал нэг зүйл юу вэ гэл ингээд. Тэгээд яг ингээл явж явах үед би өөрөөр хэлбэл бурхныг дагаад нэрийг явж явах үед би өөрөө тэр одоо тий бохир сүнсийг өөрийнхөө дотор оруулах өөрийнхөө амьдралд одоо нөгөө тоглолт хийлгэхтэй үүд халгыг би өөрөө л гим нүгэл хийснээрээ би оруулаад өгсөн байгаа байхгүй юу? Үүд халгууд нээлттэй яваад байна шүү дээ одоо тий тэгсэн мөртлөө бурхан минь л гэдэг. Тэгээд яг тэр зүйлээрээ оруулаад нэг том бас нэг асуудалд ороод өөрөө тэгээд бүр баг бурхан минь ахаад тийм асуудал оронгууд хүн яг тэгтгэл юм бэлээ. Тэнгүүт би яалаа би ер нь яачих вэ гэж өөрлөгөө өнгийнхөөсөө илүү бурхан минь та яачих вэ гэж тэгдэг. Яг гэвэл те нөгөө хүн чинь хизээч миний буруу гэж өөрлөгөө харддаг юм байлээ шүү дээ. Хин нэг нь миний зүв байна миний л зүв байсан тэрний л буруу байгаа гэж аль болох хүнээс л ингээ бурууг ирэх гээд байгаа байхгүй. Анх нөгөө эхлэл ном дээр хүртэл нөгөө нэг юу хэлдэг шүү дээ те нөгөө нэг энэ эрэхтэй надад те энэ жимсийг нөгөө Адам хэлдэг шүү дээ те энэ эмэгтэй надад энэ жимсийг өгсөн энэ модноос гэлсэн чинь энэ могоо намайг идгсэн гэл те яг тэрүүн шиг яг нөгөө хүн энээс болж би гэдгүү дандаа энээс болж тэрнээс болж
Асуудлаа өөрөөсөө хайдгүй хин нэгнээс нөхцөл байдлаас дандаа тэгж миний л зүв би ийм л учраас би яхааргүй ингэсэн юм аа л гэж энэ нөхсөд. Яг тэрүүн шиг асуудал над дээр ирэх үед бурхан минь ээ та хаана вэ? Би одоо таны те сүм цуглаа танд итгээл библ уншаал ингээл таныг дагаал яваад байна штэ. Нэгдүгээр дагнагчлаар би зөв хийсэн харин гадна талд болохгүй байх гэж хайсан. Хоёрдугаар талаар бурхан уг нь сайн л болгох хэрэгтэй байсан. Тэгсэн чинь ингээ бүхэн бодсноос эсрэг муу болчлоо. Тэгэхээр одоо бурхан яасан бэ? Яагаад ажлаа хийсэнгүй гэх мэгтэй. Тэгэнгүүт агаар гомдолж байгаа юм шүү бурхан. Боли бурхан минь. Одоо тэгтээ таны ингээд те миний амьдрал хийсэн зүйлүүдийг би мэднэ те. Тэгтээс та бол сайн гэдгийг мэднэ. Гэхдээ та ингээд улам илүү ингээд энэ зүйлээ ингээд ажиллахгүй байгаа болохоор эсвэл одоо би хоёрын оронд ингэж яваад ч яах вэ? Бараг болио доо гэд те. Тэгэл ингээд за болио бурхан минь одоо эсвэл одоо ингэж хоёроор ингэж явсан дор таныг ингээд дахаа бараг болио гэдэг бараг шид. Тэгсэн мөртлөө л нөгөө бурхан байгаад байдаг. Тэгээд уйлаад бүр ингээд ажил дээр очиод бүр ингээд мэлмэртлээ уйлаад тэгээ уйлах үедээ би яасан гэхээр би эхлээд өөрийгөө өрөвдөж үлсэн байгаа байхгүй. Бурхан минь та хаач чих ба тий. Би ч одоо яана вэ гэд ингээл өөрийгөө өрөвдөөд би нэг хохирогчийн дүрд орчлоо. Одоо би яах вэ? Тий би ингээд ганцаардсан. Би нэг хохирогч болчлоо. Одоо би яах вэ гэд ингээ асгартлаа уйлаад. Тэгээ бүр уйлаад бүр 2-3 цаг гэртээ уйлсан. Тэр үед бурхны өөрөө л асуудлаас арай хөнгөн гарах гэдэг нь тэр. Гарах гэдэг шүү дээ. Одоо тий би зүв байсан юм аа. Одоо уг нь та тэгсэн. Тэгтэл би таны үгийг дарах. Таны амьдрал дээр нэг асуудал үүсчихэд. Таны үгийг ингээл дагаал явчихгууд би өөрөө асуудалд орчлоо штэ. Та баг намайг өрхөнд ингээ бариад өгчөж байгаа юм биш үү гэдэг байдлаар өөрөө баг тэр хохирогч болчлаа л гэдэг өөрийгөө өрөвдөд уйлаад нь штэ одоо тэг чинь. Тэгээд яг тэр үедээ уйлаад 2-3 цаг уйлаад тэгээд яг тэр үед эзэн яг нэг хөлөө мессеж надыг нэг ингээ гихэнд орж ирдэг байхгүй юу? Тэр үед чи би хинлүүч ямар ч юм лөө ярихгүй зөвхөн л нэг бурхан та яаж байгаа вэ гэд ахаал нэг бурхантай ингэж орилж уйлж байгаа байхгүй юу? Өөрийгөө өрөвдөл. Тэгэл нэг хөлөө мессеж тэгэл мессеж ингээл бичсэн чинь нөгөө хүн тэгдэг байхгүй юу? За энэ нөгөө нэг 120-нд те манаас сүм тэнд байгуулж ирсэн те 120 тэнд бүх үндэсний хүсэл гэж чуулган байгаа. Тэр бол дөнгөж шинэ байгуулагдж байгаа шинэ. Үнэхээр яг бурхны дуудлагатай пастор бурхнаар туслагдсан пастор байгаа. Чи тийшээ очиод үзээрэй. Тэгээд чиний гар гарцыг олох байхаа гэд надад хэлсэн байхгүй юу? Тэгэл би за станерэ гэл тэгэл бас те эргэлзэл. Тэгээд маргааш нь яг бүтэнсэ өдөр байж таарад. Тэгээ өглөө нь би босоод яг чуулган руу явсан. Тэгээ бурхан хайсан хүүхдтэй намайг хай тэгвэл та нар олно тогш тэгвэл нээгдэнэ гэдэг шүү дээ. Тэгэхээр яг ингээд зүрхнээсээ хүн бурхан хаана нэ гэж ингэх биш, сэтгэлийн хөдлөөр биш. Яг бүр эндээс чинь бүр ингээд бурхан ингээд хашгирах үед бурхан хүмүнд би энд байна л гэж хин нэгнээр ямар ч хүнээр дамжуулж бурхан олддог бурханд ямар гайхалтай тэгээ бүр үнэхээр гайхалтай. Тэгэл бүтэнсэ өдөр нь яг цоглаандаа ирээл орж ирээл яг ингээл орж ирээл шууд оршуу цогцсон. Зүгээр ингээл магтан дуу яваал ингээл яг цуглаа эхлэх үед би зүгээр асгартлаа уйлсан. Зүгээр уйлаал хаанаас гарсан өлмөс мэдэхгүй зүгээр асгараал уйлаал. Тэгэл өстө номлол баг ихнээсээ дуустал баг уйлсан би бүрстэ нилээ уйсан. Тэгэл уйлж дуусаал тэгээ яг тэр үед бол онцгойлон бас нөгөө яг энэ хуурамч манаас юуны юм дээр гарч ирсэн шүү дээ. Хуурамч сүм болон жинхэнэ сүмийн яг тэр номлол явагдчихсан байгаа даахгүй юу? Хуурамч сүмийн ялгаа гэдэг. Тэгэл яг тэр номлол явагдаал тэгэл пастор яг чөлөөлтөө хийх үед би бүр яасан мэдгүй пасторын өмнө очиод тэгээ тэгсэн чинь миний 2 гар бүр ингээд татцсан. 2 гар ингээд бүр ингээд татаад бүр ингээд модоц. Тэгэл пастор чөлөөлт хийх үед бүр ингээд би яасан мэдгүй хойшоогоо саваал байцсан. Тэргэж гайхалтай анхны яг чөлөөлт аваад тэгэл яг дуусаал номлол дуусаал ингэсэн чи би бүр энэ дотор бүр памаг ачаа ингээд авагдаа хийсэн юм шиг бүр амар ингээд дотроос бүр ингээд баяр хөөртөр хөнгөрөөд тэрийгэ мэдрээд үгүй эн чи ямар гайхалтай бурхан минь гээл тэгэл бүрстэ нөгөө нэг бүр хэцүү надаа хинч байхгүй ганцаардсан би ер нь яах гэж энд амьдраад байгаа юм гэсэн тэр зүйлүүд маань буцаагаад бүр ингээд баяр хөөр болж ингээд солигдож ирж байгаа байхгүй ямар гайхалтай вэ те
Тэгэл өстө тэрнээс хойш өстө нэрэ өстө бүтэн сая өдөр өстө тийсэн ядан хүлээгээл цуглаандаа ирэх болгондоо л чөлөөлөгддөг. Цуглаандаа ирэх болгондоо л асгарч уйлдаг. Бүр нэг сар гаруул өстө номлоо сонсоол уйлаад байдаг. Бүр юунд уйлаад байгаа, яагаад байгаагаа мэдэхгүй. Зүгээр л эндээс чинь зүгээр ингээл урсаал. Тэгэл ингээл чөлөөлөгдөөл ингээл ном болгон дээр чөлөөлөгдөөл ингээл өстө хахад цаал ханиагаал заримдаа бүр өстө өглөө хөвшээл гээл өстө. Юу өстө яа. Тэгэхээр нөгөө нэг хүн чинь өөрөө сав гэж байгаа шүү дээ, тий. Бохир сүнсийг хичнээн бохир сүнсийг тээж явах. Энд чи өстө. Янзс тий яаж тэгэл чөлөөлөх ирэх болгондоо л чөлөөлөгдөөл тэгэл тэр зүйлүүд яасан гэхээр зүгээр л үгээр байсан байгаа таахгүй. Зүгээр л тэр номлолын бурхны үг. Жинхэнэ үг, жинхэнэ ариун, жинхэнэ хурц үг, сэлэмшиг үг орж миний дотрыг орж өөрчилж эхэлж байгаа. Тэр өөрчлөлтийг яаж мэдсэн гингүүд би өөрийгөө харж эхэлснээр мэдчихэж байгаа байхгүй. Урд нь 10 хэдэн жил явж тэр их сайхан ном тий сайхан л гэж сэтгэл хөдлөж баясажсэн тэр зүйлүүдээ сонссон мөртлөө би ёрын нэгэн болоод байсан улам илүү мэдлэг ихсгийн хэрээр бүр илүү ёрын нэгэн болоод байсан тэр зүйл маань бүр илчлэгдэж чи тэгэхэд тэгжсэн гэл бүр баг нүд зурагтаа чи тэрийг тэгж хэлжсэн гэдэг хүртэл гарч ингэж чөлөөлт ирж байгаа байхгүй. Тэгээ нөгөө пастор маань хэлдэж штэ. Нөгөө мэдлэггүй хулгайч бол тий богооны нэг л твшиг хулгаалдаг бол тий мэдлэг ихсгийн хэрээр тэр мэдлэгтэй хулгайч бүр богоонд орон тэр чигээр нь хулгаална гэдэг штэ. Яг тэрүүнтэй ижилхэн мэдлэггүй байх үедээ бурхны үгийг яг бурхан энэ дээр ингэж л хэлсэн байж тээ гэл ингээл дагаал явж исэн бол мэдлэг ихсгийн хэрээр нөгөө хуйлархаг байдал ихсгийн хэрээр нөгөө хууль тэгвэл тэгж болно гэд нөгөөтгөө ингээд далдлаад бүр илүүгээр ингэж ёрын нэгэн болдог. Тэрийг хамгийн тийм байна намаа. За нэг танилаараа дамжуулаад чуулгантайгаа холбогдоод ингээ хүрээд ирчихсэн юм байна тий. Хамгийн ихний сужсан номлол нь жинхэнэ Бохирм Цүмэн гэдэг ялгаа гэдэг номлол дээр таарч ирсэн юм байна. Тийм энэ номлолын дагуу энэ үгийн дагуу бол чөлөөлтийн залбирал хийгдэх үед бол гар нь батаарч чөлөөлөгцөн гэдэг чинь тий. Гар бүр татаад хоёр гар бүр ингээ татцсан. Тий. Бүр ингээ татцсан. Энэ яг юунаас чөлөөлөгцсөн юм бэ? Тэр чинь нөгөө хуурамч сүм тий. Сүмийн буулга. Тэр хуурамч сүмийн буулганаас чөлөөлөгдсөн байна. Сүмийн буулга гэж бол байдаг тий. Байдаг. Тийм зүйлээс тэр тий чөлөөлөгдөж исэн юм байна тий. За ингээ бурхан үнэхээр ажилдаг газар юм байна. Үнэхээр байна. Намайг бүр эдгэж чинь чөлөөлж гинэ гэдгийг харчлаа. Тий. Тэгээд нөгөө нэг бас нэг зүйл нь зөндөө олон зүйлээс чөлөөлөгдсөн. Одоо ярих юм бол өстой нэр хүүхстэй энэ ч өстой ёрын нэгэнтэй. Тэгэхээр энэ зүйлийг хүн ухраас л энэ сав ухраас энэ зүйлүүдийг тээж явж чадаад байхгүй. Тэр зүйлээ гадагшаа гаргаж хилж харагдахгүй ч гэсэн өөрөө гаднах ямар амар худал хурам гаднаа нэг сайхан дүртэй мөртөө дотроо тэр зүйлүүдийг тэгээд яваад ирсэнгээ боддоо. Энэ бохироор дүүрхээр хүн маш их хүнд болт юм. Хүнд болдог. Бүр хүнд болдог. Ачаа бүр юм дарамттай болдог. Тийм байна. Тэ. Тэгэл бурхан хүртэл хэлсэн байгаа шүү дээ. Хүн дарамт үүрсэн хүмүүсээ бүгд над руу ир. Би та нарыг амраая. Миний буулга амрах миний ачаа хөнгөн гэж хэлсэн шүү дээ. Тэр хөнгөн ачааг нь одоо авч ингэж хөнгөн ачаан дотор явхад ямар гоё юм бэ те. Зүгээр үннээрээ байх ямар гоё юм бэ. Хин нэг нь таалагдах гэж хин нэгнээс магтаал авах гэж явах биш. Зүгээр л үннээрээ бурхнаас имэж бурхны дотор үннээрээ байх ямар гоё юм бэ гэдэг тэр хөнгөн зүйлийг мэдрэх ямар гайхалтай вэ те. Тэгээд тэр дотор ч гэсэн ингээд зөндөө олон зүйлүүд бурхан өөрөө сайн учраас заримдаа ингэж хувьчилж ярих хин нэгнээр дамжуулж энэ зүйлийг мэдэрдэг те. Би бүр энэ зүйлийг бас хэлье гэж бодож байгаа. Нөгөө нэг бүр баг байхад одоо би 4-р ангид байхад ч юм уу тэр бохир сүнсүүд хаанаас ирдэг вэ гэдэг зүйлүүд бас нэг орж иж болно шүү дээ. Тийм асуулт тавьж болно те. Тэгэхээр бид нар эхийн хөвлөд байхаасаа хүртэл бид гимтэй байсан гэж Библиэлд хэлдэг те. Эхийн хөвлөд байх үеэсээ хүн гимтэй төрдөг, гимтэй байдаг. Тэгээд амьдралын явцад ирж байгаа хүмүүсээс ирж байгаа ялангуяа ээж аав, багш тэгээд өөрийнх нь дээр байгаа хүмүүс, эрх мэдэлтэй хүмүүсээр дамжиж тэр сүнс хүүхдүүд рүү хүртэл бидэн рүү хүртэл ингэж орж ирж бидний дотор бидэнтэй нэг бий болж биднийг ингэж дарамтлж байдаг гэдэг юм жаа. 4-р ангид байхад
би айлын ганц охин л доо. Тэгээд 4-р ангид байхад яг миний доотлын 2 дүүгийн доор нэг эмэгтэй дүү байсан байхгүй юу? Байжгаад тэгээд тэр маань гівгинт бас нөгөө ингээд ханиад хатгаа аваад ээж хоёр маань яг имлэг рүү авч яваад тэгээд түн удалгүйгээр баг нэг 4-5 цаг болсон уу яасан нөгөө дүү маань өнгөрчлөө гэд ээж минь яг уйлал ороод ирдэг байхгүй бид хэд бүгд гэртээс чи уйлж орж ирэнгүүт ээж маань шууд надлуу хараад ингэдэг байхгүй чи ер нь ганцаараа амьдрах тий ганцаараа ингээд айлын эмхтэй тий ганц хүүхэд гэж ганцаараа явах тавилантай байна ингээд дүү чи өнгөрчлөө тий ингээд хань болж явах ингээд эмхтэй дүү чи өнгөрчлөө гэд ээж маань надад тэгж тэр үг зүгээр л ингээд намайг ингээд бүрхэд авсныг бурхан надад харуулсан байхгүй. Тэр үед би 4-р анги хөгөөд итгэж би юу гэж мэдгүй те тэр үед заа гэж явсан. Тэгтэл бурхан дээр ирсний дараа бурхан надад тэр үгийг мэдүүлсэн. Тэр үгийг харуулж ээж маань яг хэлжсэн үгийг яг хэлжсэн тэр зүйлийг эзэн сануулж байгаа байхгүй. Ариун сүнс сануулж байгаа байхгүй. Тэгтэл яасан гэхээр чи угаасаа л ганцаараа амьдрах тавилантай те ганцаараа ингэж явах ийм та байна гэд хэлсэн зүйл маань ээж маань хэлсэн үг миний сүнсийг миний дотор би угаасаа л ийм ганцаараа байх ийм л хүн байна гэдэг энэ зүйлийг оруулсан. Тэгээд тий хүлээгээд авцаа. Тэрнээс хойш ч гэсэн энийг үзэж байгаа те миний найз нөхч гэсэн мэтгэл ах. Ерөөсөө би нэг ийм хүмүүстэй тэгтлээх яриад ингээд байдгүй. Ер нь л ийм дотгошоо юм баггүй. Би угаасаа л миний зан характер, миний зүйл энэ л гэж би өөрийгөө илүүндээ итгэцэн. Алтан бажигнаар ажиллаад байгаа юм шиг боловч тий цаанаа нэг тийм та нэг ганцаардлын энэ дотор ер нь л би ганцаараа шүү дээ гэдэг тэр зүйл байсаар л байсан. Тэгэл энэ тэнд ясан ч гэсэн би ер нь л би ганцаараа тий энэ зүйл ингэхэд би ярих тэр хүн байхгүй. Ер нь л би хуваалцах хүн байхгүй ганцаараа. Тэгэл ээж маань ч гэсэн тэрийг тэгэл одоо ингээл нөгөө ээжтэйгээ ингээл байнга байхаа үедээ ээжгээ тэгэл нөгөө ээжигээ өнгөрсний дараа өөд болсны дараа бүр надад тэр зүйл маань бүр амар хэцүү мэдрэгцэн. Яагаад гэвэл айлын ганц гэдэг зүйл маань хүнийг би айлын ганц хүүхэд би ганц хүү ганц охин би айлын ганц хүүхэд гэдэг зүйл маань тэр буулган дор тэр сүнсний буулган дор хүнийг оруулаад тэгээд шууд чи ганцаараа шүү гэдэг энэ ганцаардлыг энэ би даасан байдлыг ч юм уу те би тийм байх ёстой гэдэг өөрлөгөө хитрхи энэ байдлаар хүнийг ингэж хүлчдэг юм байна гэдгийг мэдчихэж байгаа юм. Тэгээд энэ сүнсийг мэдээд мэдсэн хэрнээ би тийм байна гэд урд нь нэг ялгыг би харсан байхгүй. Урд нь би нөгөө нэг одоо 10 хэдэн жил ирсний дараа би өөр сүмд явж байсан гэсэн штэ. Тэр сүмд явж байхдаа би энэ байдлаа мэдсэн. Бурхан надад мэдүүлсэн байхгүй юу? Тэгээ тухайн үед би мэдүүлээд тийм байж таа бурхан би ганцаардмал гэж тэгж эзэн тийм байна гэж тухайн үед уйлал хайцсан. Уйлаад тэрийг мэдээл хайцсан. Чөлөөлөгдөж мэдээгүйсэн баг таа. Чөлөөлөгдөөгүй мэдсэн хэрнээ тэрнээсээ би гарч чадаагүй баг. Тэгэд энэ сүмд ирснийхаа дараа би энэ сүмдээ ирсний дараа тэр зүйлийг ахин бурхан надад сануулад тэгээд тэр ганцаардлын сүнснээс намайг чөлөөлсөн байхгүй. Амен. Тэгэхээр нөгөө нэг гим нүгэл тэр сүнсээ хүн мэдэж болохоор байгаа даа. Мэдчихэд тэрнээсээ чөлөөлөгдөхгүй бол хичнээн мэдээд гимшээд ингэсэн ч гэсэн тэр зүйлээ чөлөөлөгдөх ёстой гэдгийг бурхан үгүйс хэлсэн шүү дээ. Муу сүнсөөсөө чөлөөлөө миний дагалдагч нар тий чөтгөрийг хөөж өвчнө гэдгээч тий муу сүнс чөлөөл гэж хэлсэн ш. Тэгтэл яаж чөлөөлөгдөх ёстой байна гэдэг нэг үннийг нэг гайхалтай зүйлийг энд иржээж мэдчихэж байгаа юм. Тэгээд тэр зүйл чөлөөлөгдөд ирэнгүүт үгүй ээ би ганцаараа биш. Би бурхны хайрлагдсан нэгэн, би бурхны охин, би эрх чөлөөтэй нэгэн. Үгүй гэдэг зүйл маань ороод ирэнгүүт буцаагаад нөгөө дарамтал чи ганцаараа шүү, чи тийм шүү гэж дарамтал биш, харин буцаагаад нөгөө баяр хөөр, итгэл найдвар эзэний өгсөн тэр гайхалтай зүйлүүд нь буцаж орж ирдэг гэдгийг дүүрдэг гэдгийг тэр ялгаа тий ямар гайхалтай вэ тий. Өрөлдөө. Одоо энийг дээгүү болвол нөгөө бохор сүнс чинь тийм ээ хэдий хүртэл таны ганцаараа гэж юм байлгаа. Тий. Таныг хинтээж хуваалцдаггүй, хинээс ч автдаггүй, тий? Тэр судлаад илэгдэггүй. Ийм ганцаараа гэж нь явуулах юм болоо. Мэдээж та болвол гэрэлтэй үр хүүхэдтэй тий? Ийм хүн бэжж ингээ ганцаардмал тий байна гэдэг бол хүн маш аимшигтай. Амар тий. Амар тэр ганцаардл гэж хажууд хүмүүс хайртай хүмүүс байсан хэрнээ
тэр ганцаарлыг мэдэрнэ гэдэг маш аюултай байхгүй. Аюултай байхгүй. Хамгийн амар тий. Тэгээд өөрийгөө голох тий. Ааха. Тэр дагцсан. ганцаарлын сүнснээс дамжиж орж ирэх зүйл өчнөө байгаа байхгүй. Хин нэгнээс зүгээр л жирийн хэлж байгаа үгнээс хүртэл өөртөө тусгаж аваад тэндээс нь гомдлыг авах. Тэ тэр гомдлоор дамжуулан энэ дотор чинь шаналл тий. Өөрийгөө голох сэтгэл ханамжтай биш байдал юм болгонд гомдлох тэгэл өчнөө зүйлүүд ингээл нэг үг таалгыг л нэхэд тэргээр дамжуулан өчнөө бохирсөнсөд энэ дотор л тоглолт хийж байгаа байхгүй. За амин гайхалтай ингээд чөлөөлөгдөөд бурхан доторх тий ганцаараа биш гэдэг мэдрэмжийг аваад эхэлсэн эрхчлөөдөө би бурханы хайрлагдсан нэгэн гэдгээ мэдсэн байна гэдэг бол одоо хамгийн том одоо ерөөл юм аа гэхээр тий. Тэгээд үнэн дотор ирэхэд та нар чөлөөлнө л гэсэн шүү дээ. Тэ. Та нар үнэн дээр ирэхэд үнэн та нарыг чөлөөлнө гэсэн шүү дээ. Чөлөөлсөн тий. Үгүй бүр гайхалтай бүр. Үгүй одоо тэгэл ингээд бурхан зүгээр талархахаас өөр зүйл аманд орж ирэхгүй байгаа юм чи. Үгүй бурхан минь баярлалаа л гэхээс тий. Өстө гайхалтай. Амин. За ингээд одоо гайхалтай чөлөөлтүүд бол ихсэн юм байна тий. Одоо яривал мэдээж маш их зүйл байгаа. Одоо бага наснаас орж ирсэн зүйлийг бол ингэж чөлөөлж, ингэж ирэх чөлөөнд бол гаргадаг энэ бага наснаас хүртэл бидний те эрх мэдлэлтэй хүмүүсээр дамжуулж энэ зүйлүүд орж ирдэг юм байна гэдгийг бас үннийг илчилж ярьж штэ тий. Өнгөрсөн үед байсан зүйлийг миний мартцсан байсан, миний мэддэггүй зүйлийг бурхан бидэнд сануулад харуулад тий. Хамгийн түрүүнд энэ хэрэгтэй байна тий. Тэгэхээр яг хамгийн их хүнд ачаа өрөөд байгаа нь энэ байна гэдэг бурхан мэдээд байгаа байхгүй. Гэтэл хүн болоод харахтаа би нэг цалингаал нэмүүлж болох гээд байна. Ажлаа солжуул болох гээд байна гэж боддог, хардаг тий. Тэгэхээр нөгөө нэг бурхан сайн учраас бурхан биднийг бүр нэв шут мэдж байгаа гэж байгаа шүү дээ тий. Бүгдийг мэдж байгаа. Бидний дотор юу байгааг мэдж байгаа. Бурханаас бидэнд нууцлагдах зүйл юу ч байхгүй. Бурхан сайн учраас энэ хүн маань өнөөдөр энэ гим нүглээс чөлөөлөгдөхийн тулд эхлээд яг нөгөө нэг сонгоны хальс хуулж байгаа юм шиг нөгөө нэг тэр зүйлүүдийг илчилдэг гэдэг бүр яг над дээр болсон байгаа даахгүй. Одоо ингээл эргээд янгууд чи сүм дээр ирээл тест юу нь болсон мэдгүй уйлаад нэг номлол сонсоод ингүүт надад тэр зүйл нь байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүт л ингээл уйлдаг заяа. Тэгэл яг нэг сонгоны хальс хуйлж байгаа юм шиг намайг ингээл чөлөөлөд исэн байгаа байхгүй юу. Тэгэл ингээл чөлөөлөөл тест ингээл тэр зүйлүүдээс ингээл нэрэ тэр ээжтэй гэл ингээл гараад тэгэд хэрвээ тэр зүйлийг нэг мүсэн те чамд чи тест ийм байна гэд ингэсэн бол би дийлж чадахгүйсэн магадгүй тэр гим нүглийг нэг дор гаргасан бол би дийлж чадахгүй. Тэгэхээр бурхан хүүхдүүдээ те өөрөө сайн мэддэг учраас өнөөдөр энэ гим нүглээс салахад одоо энэ яг болж байна. Одоо энийг илчээд одоо энэ зүйлээ эзэн өөрөө яг бурхны товлсон цаг хугацаа гэдэг үнэхээр гайхалтай. Товлсон цагтаа л эзэн тэр зүйлүүдэд илчилж биднийг чөлөөлдөг. Харин яг тэр үед нь хэн дуулууртай байж хэн үгэнд нь тэр зүйлээ хүлээн зөвшөөрч гимшиж эзний дотор бууж өгнө тэр зүйлүүсээ салдаг гэдгийг мэдчихэж байгаа. Амин. Тэгвэл одоо ингэж асууж болох уу танаас товлсон цагт хүрэхийн төлөө та итгэмжтэй байх хэвээр. Та тогтмол бурхантай холбоотой байх хэвээр. Бурхны сүм чуулгантай жинхэнэ үгтэй холбоотой байж иж бурхны одоо өөр дөр чинь ажиллах зөвшөөрлийг та өөрөө гаргах хэвээр байна тий. Түүнээс ш одоо бурхан одоо тэгээ товлсон цагтаа намайг эдгэх юм байгаа биз чөлөөлөх юм байгаа биз гэд ингээд суугаад байж бас болохгүй тий. Ийм нэг асуулт гарч ирж болох уу? Болно шүү дээ тий. Тэгэхээр заа гэд хамгийн гол нь нөгөө нэг бурхан биднийг хүчилдэг байхгүй. Хүчилдэг. Бидэнд сонголтыг үлдээдэг нь ямар гайхалтай вэ те? Итгэхгүй юу? Тэ? Дахгүй юу? Зөвлөгдөхгүй юу? Тэ? Үнэн байх уу, худал байх уу? Бүх зүйл бидний сонголт байгаа даахгүй. Эзэн бидэнд бурхан үнэхээр хүчтэй бол шууд тэгвэл энэ хүмүүсээ бүгднгийн за ингэн гэж бүгднгийн ингэжүүл ингэж шүү дээ. Үгүй. Тэр бидэнд сонголтыг өгсөн. Тэ? Тэгэхээр бид нар тэр сонголтыг дагаад эзний үгэнд дуулууртай байгаад нөгөө үгийн талаар зөндөө Библиэлд байна шүү дээ.
би үг бол биний замдах гэрэл хүлдэх дэнлүү юм а гэд тэр үгийн дагуу нэрэ бурхны үгэн дээр ингэж болохгүй энэ бол миний буруу байна гэд тэр зүйл дээр өөрийгөө өхүүлж би гэсэн үзэл би гэсэн зүйлүүдэд өхүүлэх үед бурхан миний дотроос тэр ажлыг хийж тэр өхүүлэх ажлыг тэр өөрчлөх ажлыг бурхан хийдэг байгаа байхгүй юу. Нөгөө ариун биний дотор байгаа нөгөө нэг тэгээ туслагч болсон ариун сүнс хийдэг байгаа байхгүй. Би өөрөө бол хичнээн зүтгэлээ шүү дээ 10 хэдэн жил бурхныг даах гэж бурхны дотор тэр үгийн даах гэж үнэн байх гэж бүр хангалттай явлаа шүү дээ. Сүүлдээ бүр ингээд цуцаад бүр хэцүү боллоо шүү дээ. Тэгтэл бурхны өгсөн туслагч болсон ариун сүнсний үгэнд түүнд дуулууртаагаар дагаад ирэхэд энэ зүйлүүд маань ямар хөнгөн би тэр ачаанаасаа мултарч ямар хөнгөн тухайн үед өвдөлттэй юм шиг зарим үе санагдана. Бүр өвдөлттэй юм шиг яагаад гэж хэлэх үе санагдана. Тэр үед ч гэсэн зүгээр л бурхан минь гэж буугаад өгөхөд бурхан тэр үед хөнгөн тэр зүйлийг ойлгуулад хамгийн гайхалгаар цэвэрлдэг. Тэгээд энүүн дээр ч гэсэн нэг гоё жишээг бас хэлмээр санагчлаа. Тэгээд надаа юм нэг эмзэг байдлын сүнс гэж хүмүүст байдаг. Эмзэг байдлын сүнс надад байсан байгаа байхгүй. Тэргээ мэдэхгүй. Тэгэл болж гин сайхан гэл ингээл явж итл асуудал ирэх үед за чамд яг магадгүй үннийгч бай ингээд худал би хийгээгүй зүйлийнхаа төлөө чи тэгсэн штэ гэж ингэж намайг хүн гүтгэж юм уу хэлэх үед би яагаад би хийгээгүй яж та нэрэ гэл ингэнгүүт миний дотроос нөгөө эмзэг байдлын сүнс ажиллаад ирд юм бэ. Эмзэг байдлын сүнс маань ингээд ажиллаад ирэнгүүт би хийгээгүй ингээ хичээгээд байхад энэ хүн яагаад намайг ингэж байгаа юм бэ гэд эмзэг байдлын сүнс ажиллаад ирэнгүүт би өөрөө тэр хүнд гомдоод ирэнгүүт ахаад нөгөө гомдлын сүнсээ оруулаад тэнгүүтээ нөгөө чинь гомдоод ирсэн хүн чинь нөгөө хүнөө үзэн ядна бүр дургуйцэн тэгэнгүүтээ буцаагаад нөгөөтгөн дээр ажиллангууд нөгөө ховж тэр өстой намайг тэгсэн ингэсэн гэд нөгөө ахаад нөгөө нэг ховж ивэн сүнс ажиллана үгээрээ ахаад тэр хүнийг бүр өстой нэрэ тэнийг балаа мангараар дуудаад бүр ингээд нөгөө нэг л зүйл ороод ирэхэд тэрийгээ дагаад ямар олон зүйл бидэн дээр ингэж нөгөө сүнсүчээс та нэр наашир гэдэг шиг өстой ингээд нэгээ дуудаад урайлан дуудаад биднийг зүгээр л гим нүгэл рүү нөгөө нэг өстой жинхэнэ нийгмийн ертөнц рүү зүгээр л ингээд гулсуулаад цашинлаг амьдрал гулсуулаад оруулчих. Тий, одоо энэ сүнслэгээр хоёлаа ярих юм бол тэд бохир сүнснүүд бол багаараа тий цохон байгуулалтанд орж ажиллаж байгаа. За тэгээд тэр юу хүсэж байгаа юм бэ? Тэрний хүсэл юу вэ тий? Хүсэл юу яг зөв. Тий. За одоо ертөнц рүү оруулах хүсэл нь юм уу? ертөнц рүү оруулж байгаад ер нь яах гэдэг юм тий? Тий. Одоо бурхан дотор хувь тавилан, амар тайван, баяр хөөр, эрх чөлөөгч нь хааж боож одоо дээдстэй бол лимон шиг шахаад хайнаа л гэж байгаа. Тий шүү дээ тий. Хамаг юм төр зур таныг хэрэглэн тий хэрэглэн хөрсөнс айлган ничэн эсвэл бардамнуул нь олон төрлийн зүйлсийг бол таны биеэр дамжуулж бидний биеэр дамжуулж хийгээд тэл эцэст нь хинч биш болгоод хаяхал зоригтой байдаг тий энэ бохир сүнсний нууцыг бид нар мэдэж энэс чөлөөлөгдөн гэдэг бол та магадгүй өнөөдөр танд энэ хүрч байгаа таач бас яс өрөөлтэй вэ гэж бас бүр үнэхээр хэлмээр санагдаж байна. Тэ? За ингээ эмзэг байдалтай байхад яадаг байсан те. Одоо энэс яаж чөлөөлөгдсөн дараа ямар байдгүй гэдэг нэг тэгэл нөгөө тэр эмзэг байдлын сүнс хүнийг зүгээр л гимгүүгээр зүгээр л алчаад юм бэл. Тэнгүүд те хин нэг нь хайртай хүн ч гэсэн те миний болохгүй бүтэхгүй зүйлийг чи тийм байж тээ гэж хэлэнгүүд яагаад энэ намайг ингэж байгаа юм гээл гомдол орж ирнэ. Нөгөө гомдлоор дамжуул эмзэглээ л гэдэг. Эмзэг байдлал хүний те үнэн зүйлийг хэлсэн ч гэсэн тэрүүнд нь тийм байна гэж хүлээж авахаасаа илүү яагаад ингэж байгаа яахаараа энэ ингэж байгаа ингээл буцаагаал нөгөө гомдол нөгөө нэг шарах те өглөө би нэг намайг ингэжээдэг тэгжээдэг гэл буцаагаал энэ зүйлүүдийг оруулаад хизээч ингээд дээш нь гаргахдаггүй энэ зүйл. Тэгээд яг энэ зүйл дээр яг пастор маань хэлээд за чамд яг эмзэг байдлын сүнс байна чи гимшээрэ гэдэг жаа байхгүй. Тэгэнгүүт нь үгүй миний л зүг байсан шүү дээ нэр. Үгүй бурхныг дагч ахаад ийм хэцүү юм уу гэл буцаагаал хүн ингээд ирэнгүүт яг л бурхныг дах юм хэцүү юм уу л гэж яг биднээс одоо тий биднээс одоо нөгөө бурхны төлөө одоо итгээд байгаа юм шиг тий эцээц бид нөр өөрийнхөө төлөө л авахгүй. Амир хөвгчлөлтөө те хүн ямар өчүүхэн бэ гэдгийг олж харж байгаа байхгүй. Биднээс одоо өөрснийхээ төлөө л бурханд итгээд яваад байгаа шүү дээ. Тэгтэл
нэг бурхны төлөө л явж байгаа юм шиг бурхан минь таныг яах юм хийцээ юм уу гэж буцаагаад нөгөө бурхан руу тэгээд янгуудаа за гимшээрэй гэсэн. За ямар ч үсэн эзэн ингээл гимшээл аава эзэн үнэхээр та сануул би гимшиж байна гэл ингээл эзэнд ингээ бууж өгөх үед миний урд нь байсан тэр эмзгээс болж алдчихсэн тэр зүйлүүдийг дун гэл нүдэнд үзүүлж кино зураг шиг ингээ харуулад зүгээр л ингээд бурхан зүгээр тэр зүйлүүдийг харуулад тийм байна бурхан минь би эмзэг байсан байна гэж бодсон. Үнэн байна. Үнэн уг нь худлаа гэж тэрийг гიშчих гэдэг ш. Тэгсэн чинь ахиад буцаад бурхан минь үнэн байжээ би эмзэг байжээ надад байсан байна гэл тэгэл ингээл бүр ингээл уйлал тэгээд нөгөө ингээл бурхан руу гимшээл ирэнгүүт тэр маань ингээл аажмаар чөлөөлөгдөөл тэгэл ста нэрэ бас цуглаан дээр ярил номлоор дамжуулаад тэрийгэ чөлөөлөл номлын дараа тэрнээсээ чөлөөлөгдсөн юм чинь тодорхой тэгээд гимшээд тэгээд за бурханы ариун сүнс Есүсийн тусламжтайгаар тэрнээсээ чөлөөлөгдөд тэрний дараа тэр зүйл илт мэдэгдсэн бүр мэдэгдэж байгаа юм чи бүр ингээд яаж ийн гэж урд нь ол ингээд хүн ингээ хэлэнгүүт хоёлаа нэг юм товчхон жишээ яриа. Одоо жишээ нь те ямар их унтдгийн бэ? Босооч дандаа хоцрох юм а гэл одоо би таны дүү байлаа гэж одоо эгччин юм уу те? Ингээ хэлэхэд жишээ нь та эмзэг үедээ юу гэж хүлээж авах вэ? Үгүй эн чи би өгчнөө ажил хийгээл ядарч явах чинь гэж дандаа ингэж өөрөө нэг удаа ингэж явах чи би ганц л удаа ингэж явах чи өсө дандаа ингэж намайг дандаа гэж явах юу байсан гэл ингээл те? Би одоо жишээ нь таныг их унтлаа гэхээс илүү унтах хэрэгтэй. Эрт унтаач ингээд нойр хоолой зохицуулаач л гэж уг нь хэлэх гээд байгаа шүү дээ, тий. Тэгэхэд эмзэг нөгөө талд нь эмзэг байдалтай байгаа хүн нь болохоор өөрөөрөө өмөрөөд эхэлж байгаа байхгүй. Нөхцөл байдал миний буруу шүү дээ. Чи яагаад намайг олж харахгүй намайг ингэж байгаа чи үнэ. Тийм үү? Их унтаад байгаа нь үнэ тийм үү? Тэгэл ирж байгаа байхгүй. Тэгтэл нөгөө сүнснээс чөлөөлөгдөд ирсний дараа за нэрээ тийм байна. За тгий гэл тий тэр зүйл дээр за гэл би яг энэ дээр ингэсэн байж тээ гэл ингээл зүгээр л ингээд өөрлөгөө хандаал хүлэн зөвшөөрөд тэр зүйлийг ингээд тэрүүн дээр ингээд нухацтай асуудал үүсээд уул аваа болтол ингээд тэр зүйл чинь ингээд зүгээр л миний хүлээгээд авчихал байсан ба шүү дээ тий. Одоо хитрхийн ингээд унтж байна эрт унтаал ингээд арай гайгүй эрт басах хэрэгтэй энэ төргээд ингээд хэрэгтэй амьдралттай нь хэрэгтэй тийм өөрт чинь хэрэгтэй зөвлөгөө өгöd байгаа. Тэрийг хүлээж авах чадваргүй байдаг байна. Тий. Тэгээд магадгүй нөгөө нэг тэр зүйлээр дамжуулаад надад ололттой, надад амжилттай байх зүйлүүдээ хүртэл тэр эмзэг байдлын сүсээрээ алдчихдаг, хаачдаг. Тэр зүйл бүр эзэн бүр нүдэнд ингээ харуулсан. Амьдралын гол талбарууд дээр энэ хаана ажиллаад юу хааж ирсэн бэ гэдгийг би энэ эмзэг байдлаасаа болж ямар амжилттай зүйлээсээ тэг хүнд хэлэх байсан зүйлээсээ хүртэл эмзэг байдлаасаа болж ямар өөрөө сул дорой болсноо хүртэл би олж харсан. Тэгэхээр ийм балиар те тэр зүйл хүртэл хаана байгаа тэр сүнс гэдэг байгаа чинь миний дотор байгаа байхгүй тий. Хол биш байгаа байхгүй. Надтай бүр ойрхон байсан байгаа байхгүй тий. Тэгтэл их муу ярин сүнс, бохор сүнс, сатан гэлтэгдэг. Нэг л хол энэ тэнд нөгөө нэг кино ертөнцөөр гардаг шиг нэг л айлдаа юм байна. Үгүй ээ. Бидний дотор л байгаа байхгүй. Бидний дотор, хүний дотор тэр зүйлүүд маань байгаа даа. Тий. Эмзэг байдлын сүнс гэдэг бол маш нийтлэг ер нь бол байдаг тий. Маш их байдаг. Би ч чөлөөлөгдсөн. Би бас мэднэ. Тань сонсогдож байна тий. Ер нь тэгэхээр та бидний ярилцлагыг бол одоо янз бүрийн хүн сонсож байгаа бурхныг мэддэггүй те. Магадгүй бохирсон эмзэг сүнстэй ч хүн сонсож иж болох юм аа тий. Тэгвэл эмзэг хүн байхдаа өөрт нь зориулаад хэлж байгаа үг тийм нэг юм өвдөлт өгөөд байгаа юм шиг өөрийнх нь эсрэг юм шиг дулдаад байдаг тий. Гэтэл эрүүл ухаанаар тэрийг харж хүлээж авч хэрэгжүүлэх чадваргүй байгаа даа штэ. Эннээс чөлөөлөгдсөн дараа ямар гайхалтай эрхчлөөнд гараад өмнө нь штэ нэр тгөө гэж тий. Итгэгч биш хүний үгэнд бид нар орно штэ. Орж болно штэ. Үнэн хэрэгтэй юмуд хэлдэг хүн байдаг штэ. Зөвхөн одоо итгэгч болчлоо гэхэл нэг юм одоо бурхны нэг онцгой бүр нэг өөр хүн болсон юм шиг бас нэг бодож манайхан ч их төрөлддөг тий байсан тухайгаас ярддаг л да тий. Тэгэхээр итгэдэггүйтэй ч гол юм биш аа хүн эрүүл ухаантай болж байгаа юм тий. Эрүүлэр юмыг харж хүлээж авч хэрэгжүүлэх ийм нэг нүд маань нэгддэг тий. Зүрхэнд маань өөрчлөлт орж ирж тэгжээж одоо нөгөө би түрүү ярьжсэн шүү дээ тий. Итгэгч биш хүмүүс
итгэгч хүний бие авч явах байдлаар нөгөө нэг те итгэгч эхнэрийнхээ бие авч явах байдлаар аврагдана гэж байдаг шүү дээ. Түүнтэй ижилхэн итгэгч хүмүүсийн тэр хүмүүсийн ирж байгаа тэр үнэн үг, тэр бие авч яваа байдал, үнэн шударга байдлаар дамжуулан итгэгч биш хүмүүс жинхэнэ Есүс чинь итгэгч ийм байдсан байж тээ гэж тэр хүмүүс бурхан дээр ирэх байхгүй. Тэгтэл тэр байдлыг гаргаж харуулахгүй болохоор нөгөө итгэгч биш хүмүүс Есүс чинь худлаал юм байл шүү дээ. Юу истан ярэ гэл тэгээ буцаагаад яаж чинь тэр хүмүүсийн бүдрэх чулуун болоод өчөж байгаа. Нэг аюулна тий. Нэг аюулна. Ааха. Тий. Тэгэхээр наад чинь дахиад ярих юм бол бурхан бүгдийг наврыг гэдэг. Хинээр нь дамжуулж хэнийг наврахаа бурхан мэдээд байдаг. Гэтэл энд бүдрүүлэг болоод өөрчлөлт байхгүй. Бурханы төлөвлөгөөнд бас саад болоо суугаад байх магадлалтай. Тийм байж болох уу? Болно шүү дээ. Болно шүү дээ. Тэгээл бурхан танаар дамжуулж таны хүүхдүүдийг аврах гэдэг юм. Тий. Жишээ нь. Тийм үү? Тэгтэл та өөрчлөгдөхгүй. Та шашинчаад та нөө бурхны зөвөр харуулахгүй нөө сайн ээж болж чадахгүй байвал таны хүүхдүүд ч юм уу тий таны ойр дотныхон хинээ шиг болъё гэж энэ эдний сүмд нь явъя ч гэдэг юм уу ийм шийдвэр хэн гарах вэ тий ер нь тэгээ буцаагаад яадгүй гэхээр одоо ялангуяа 10 хэдэн жилийн итгэгч миний хувьд тий одоо буцаагаад олон хүмүүсийн бүдрүүлэх чулуун болцсон явж исэн магадгүй олон хүмүүсийг ч гэсэн Есүс чинь ийм худлаа юм биш дээ гэж миний энэ амьдралаар дамжуулан Есүсийг үзэн ядаж те үнэхээр бурхныг эсэргүүцсэн хүмүүс байвал би бас уучлахыг бас гимшиж чинь тэгээд үнэхээр яг эзний нэрээр ирсэн мөртлөө үнэхээр яг эзний жинхэнэ тэр бурхны сайн сайхныг те яг үнэнч байдлыг шудраг байдлыг зөвхт байдлыг харуулахгүйгээр бүдрүүлэх чулуунд болсон бол тий явж байсан үе бас байгаа тий магадгүй бурхныг өөрөөр харж ойлгосон бол бас үгүй маа тэр үед бол гол нь би өөрөө төрөлдөд байжээ тий харин тий одоо бол ингээд бас их үнэтэй уучраад богино хугацаанд олон одоо том зүйлсээс бол чөлөөлөгдөөд эдгээд өөрчлөгдөөд явж байгаа мэдээ цаашдаа бол илүү одоо бурхны сайн сайхныг бол харуулах байхаа тий ааха тий мэдээж харуулгүй яг бид нар бол тий бурхан дээр гайхалтай амьд бурхан амьд гэдэг тий тэгээд итгэгч биш хүмүүсч бай бүгд л нэг сүнслэг зүйлийг хайдаг асуудал амьдрал дээр нь бүх зүйл дээр ирэх үед нэг зүйл болохгүй байна л гэж хайдаг тэгвэл бурхан жинхэнэ бурхан амьд бурхан шашин хоёр өөр юм а гэдгийг ялгаал одоо миний амьдрал дээр гарч ирээд би өөрөө үнийгээ бас гэрчилж байгаа даа. Үнэхээр гайхалтай тий. Тэгээд энэ зүйл маань хамгийн том ялгаа өөрчлөлт жинхэнэ бурхан дээр ирсэн ялгаа юу вэ гэхээр миний дотроос л өөрчлөлт гардаг. Миний дотроос л тэр цэвэрлэгээ миний дотор байсан хуучин хүмүүс өгч байгааг би өөрөө мэдэрдэг. Өөр ч одоо ямар зүйлүүд гарч ирэхийг мэдэхгүй би эзний тий эзэн дээр очих тэр өдөр хүртэл би хуучин хүнээ өхүүлсээр л байх болно. Цэвэрлэгсээр л байх болно. Эзэн дотор те зинхэнэ сүгнийхээ харьцааг хуулуулсаар л байх болно. Тий. Амен. За энэ гайхалтай өөрчлөлтийг мэдээж бурхан үгээрээ дамжуулан хийж байгаа маа. Цэвэр үгээрээ дамжуулж тийм ээ. Үгийг нь дагалдаж ариун сүнс гайхалтай ажиллаж ирэх мэдлэр чөлөөлөх зүйл байна. Үнэн ухаарлаар бид нар оюун баталтай суусан байдаг маш их буруу ойлголтуудаас салж байна гэд ингээд ийм гайхамшиг дунд алхаж байгаа одоо арт тамны төлөөлөл юм аа тийм. За энэ одоо олон бохир сүнснүүдээс чөлөөлөгдөөд өнөөдөр хүчирхэгжээ тий. Бусдад үннийг замын нээж ийм зүйлс байна. Ингэж би төрөлдөж алдаж ингэж гарч ирлээ. Энэ гарч ирэх бол бас одоо үнэн дээр байхад бас их адал явдалтай хүнд өдрүүд байдаг, нулимстай өдрүүд байдаг тий. Гэхдээ энэ нулимс нь өөрөө баяр хөөр болж орж ирэхээр одоо давсан их зүйл ирдгий маань бурхны сайн сайхныг бол үнэхээр бидний яриаг үзэж байгаа, сонсож байгаа тий. Бурхныг эрен хайж байгаа хүн болгон ах боломжтой маа гэдгийг хэлээ. Тий. Нэмж хэлэх зүйл байна уу танд мэдээж би дотоо үлдээсэн тий. Бурхан байдгаа гэдгийг
Бурхныг эрен хайж байгаа. Өнөөдөр цөхрөө суудсан байж болно. Баярлаад Бурхан талархаж байгаа хэн нэгэнд ч юм уу те хэлэх зүйл байвал танд энэ сүлийн хормыг үлдээж байна. Дэлхийн ертөнцийн амьдарч байгаа хүн болгон хоёр зүйлд л хариалагддаг. Юм болгон зүйлд хариалагддаг гэж байгаа тийм. Энэ хүмүүсийн төлөө энэ олон шашин гэдэг байгаа энэ зүйлүүд маань юуны төлөө байгаа юм? Эцэс хүний сүнсний төлөө л ятж байгаа. Сатан буюу бохир сүнс, бурхан тий? Бурхан, сатан хоёр юуны төлөө? Тэр хүний тэр сүнсийг авахын төлөө хоёр иргэшээл, хоёр хаант улсын иргэшээл хоёлаа дайтаж байгаа. Тэгвэл сатан энэ дэлхийг юугаар хэлсэн байдаг шүү дээ. Юугаар хүмүүсийг татж байгаа юм? Эрх мэдэл, мөнгө, санхүү, одоо тий баяр цэнгэл, найрал цэнгэх бүхий л зүйл хүний нүдэнд тааламжтай сайхан гэж харагдах бүхий л зүйлийг өгж тий хин нэгэн болох гэсэн зүйлээр хүмүүсийг татдаг. Бурхан тэгвэл яа дээ? Зөвхөн миний үнэн дотор байгаад үнэн та нарыг чөлөөж үннээрээ байх юм бол би та нарыг авъя гэдэг. Алийг дагж гин, алинд үйлчилж гин гэдгээрээ тэр сүнснийхаа тэр эзнийхээ иргэшээл рүү хүн ордог. Тэгвэл бурхны хүсэл бол те хүн бүхэн аврагдаасаа үнний мэдлэглөө ирээсэй л гэж үлддэг. Хүн бүрнийг аврахын төлөө л байдаг. Тэгтэл сатан хуурам мэхлэлтээр хүмүүсийг янз янзын зүйлээр хуурдаг. Тэгэхээр өнөөдөр итгэгч бай, итгэгч биш бай, тэ? Өнөөдөр миний гэрчлэлийг сонсож байгаа хүмүүс өнөөдөр миний амьдралын гол зорилго юу вэ? Өнөөдөр нэр алдартай болохын төлөө ч юм уу, албан тушаалтай болохын төлөө ч юм уу, эсвэл одоо мөнгө санхүү, тэ? Одоо хичнээн дэлхийг худалдаж авахар тийм мөнгө санхүүтэй одоо бүх зүйлийг тэ юуны төлөө тэгш шунаад байгаа юм бэ? Өнөөдрийн Библиэр хэлдэг шүү дээ. Өнөөдөр чи те юу идэх вүлээ, юу уух вүлээ гэж бүү санаа зов гэдэг шүү дээ. Юуны төлөө зовд? Маргааш би чиний амийг нэгчих юм бол амийг чинь би авчих юм бол чи яах юм? Өнөөдөр биднес маргааш амьд байх бидэнд баталгаа байхгүй шүү дээ. Тэгэхээр үнэхээр энэ гэрчлэлийг те сонсож байгаа хүн болгон бас нэгийг бодоосоо гэж бодож байна. Тэгээ үнэхээр сэтгэлээсээ хүсэж байна. Миний амьдрал, миний өнөөдрийн амьдарч байгаа зорилго юуны төлөө илээ? Магадгүй үр хүүхдийнхээ төлөө нэг мөнгө хураа, нэг тэр зүйлийг ингээ тгий гэж үр хүүхдийнхээ төлөө байна. Угаасаа ойлгомжтой. Тэгвэл үр хүүхдтэй өгөх хамгийн гол зүйл, хамгийн гол бэлэг маань юу вэ гэхээр өнөөдөр та зөвхт байснараа үр хүүхдтэй илүү их өвийг үлдээж байгаа шүү гэдгийг л бас хэлмээр байна те. Тэгэхээр нөгөө хүн амныхаа үр жимсээр цадна гэдэг штеп. Тэгэхээр амаар хүн юу ярьж гин түүнийгээ хурааж аавна гэдэг те. Тэгэхээр миний үнэхээр ард түмэн, миний монголчуудаа амнаас гарч байгаа үг маань бүгд те сайн сайхан ерөөлийн үг болтгоо те. Тэгэхгүй бол өнөөдөр одоо сошиал ертөнцийн тэрч болохгүй, энэч болохгүй нөө бөөн аллах ядлах угаасаа бохир ертөнцийн амьдарч байгаа учраас энэ зүйл нь байж л таарна. Них нүд үзээгүй юм шиг хөөх мөөх гэж гайхаад байгаа юм баг. Угаасаа тэр бохир зүйлүүд байж л таарна. Эннийг дагаад зөв газар байх юм бол зөв зүйлүүд нь ч гэсэн гэрэл та аль зүйл дээр илүү байна тэр зүйлийг л илүү тод харна гэж хэлмээр байна те. Тэгэхээр буцаагаад ер нь нэг зүйлээ өөрлөгөө л харж хараад би ер нь юуны төлөө миний амьдралын зорилго, миний зүйл, эцсийн зорилго юу илээ? Өнөөдөр миний итгэж найдаад яваад байгаа тэр сүнслэг хайж байгаа зүйлийн маань очих цэг нь юу вэ гэдгээ бас нэг хараасаа гэж бодож байна. Тэгээд тэгэхээр гайхалтай байна тийм. Тийм бидний төгсгөл ер нь юуны төлөө юм бэ гэдэг асуултыг бас өөртөө тавьж үтсэн хүн байгаа, үзээгүй ч хүн байж болох юм аа. Тэгвэл яагаад та одоо тавьж болохгүй гэж тий? Яг би одоо зөв байгаа муугүй юм. Одоо би зөв зам дээр байж нөгөө төгсгөл дээрээ зөв очих юм аа гэжтэй тий? Гэх мэтчлэн ингээд бас хин нэгэнд ямар нэг ухаарлыг өгчөж болох юм аа. Ингээд итгэлийнхаа амьдралын туршлага тий? Итгэсэн чөлөөлөгдсөн гахалтай мөчүүд түүхүүдээ хаалцсан танд баярлаа. Одоо тэгэхээр итгэлийн амьдралыг чи яг бодит байдал одоо яг ямар байна ер нь? Одоо таны хувьд сүмжуулган юу юм? Итгэлийнхэн дүүс юу юм? Одоо итгэлээ та яаж одоо хамгаалж, яаж хэрэгжүүлж, яаж болж байна вэ?
үннийг одоо олсныхаа дараа хэрхэн одоо итгэлээ хатгалж чадж байна гэж асуух юм аа тий? Тэгэхээр нөгөө нэг бидний нөгөө итгэл гэж юу юм бэ гэж нэг асуулт гарч энэтэй холбоотой тийм. Итгэлэн сонсох нь Кристийн үгээр гэж байгаа шүү дээ. Тэгвэл Кристийн үгээр буюу Бурхны үг цэврээрээ байгаа тохиолдолд цэвэр хоолыг бид идж байгаа тохиолдолд бид сүнсний хувьд нөгөө бор хоолнд орно гэдэг шиг өсөөл явна. Аль нь ялгах чадвар, сүнсний ялгах чадвар энэ зөв үү, энэ буруу юу, тэ энийг хийх үү, хийхгүй юу? Буцаагаад бүр энэ зөвлөдлүүгээ тэ ингэж нөгөө сүнсний хувьд өөрөөр өсөж гинэ гэж шít. Тэр яагаад би өсөж байгаа? Яагаад бол хүүхд чинь нөгөө нэг шим тижээлтэй хоолоо сүнсний хувьд би цэвэр хоолж байгаа учраас би өсөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ цэвэр хоолыг хэн олгож байгаа? Энэ сүм чуулган байхгүй. Бурхны оршихуй, ариун сүнсний оршихуй энэ зүйлийг. Тэгээд давхар хүн ганцаараа байх нь сайн биш юмаа гэж бурхан бас хэлсэн байдаг шүү дээ, тийм учраас нөгөө туслагчийг бүтээе гэдэг шиг энэ сүм чуулган дээр ч гэсэн бурхан бас хэлсэн байдаг, тийм хамтран цуглахаа умарталгүй гэдэг шүү. Яагаад эзний бурханд итгэдэг ард түмэн үнэхээр итгэгч нар нэг нэгнтэйгээ ингэж цуглаж байгаа юм. Яагаад гэвэл нөгөө нэг тийм пастор маань номлол дээр хэлжсэн шүү дээ, тийм нөгөө голын ус ингээд чулууг ингээд урсаар гаад гол дотор байгаа чулуу ингээд мүлээцсэн байдаг шиг, ингээд гой мүлгэр болцсон байдаг шиг итгэгч нар хоорондоо цуглаж нэг нэгнийхээ тэр шовоосон ингэсэн тий бардам янз бүрийн асуудлуудыг ингэж болно тэгэж болохгүй гэж ингэж эзний үгэн дотор нийлж нэгдэж бас мүлээлэгдэг тэр зүйл. Би инээ босгон нэг нэгнийгээ босгон байгуулахын төлөө алтаа оноог нь олж харж хэлж. Би инээ хурцалдаг мүлээлэгдэг. Тэгэхээр энэ сүм чуулган ийм чухал. Тэгээд сүм чуулган жинхэнэ эзний үгээр цэвэр үгээр тий ундаалагдж байгаа сүм чуулган гайхалтай итгэлээр хүмүүсийг босон байгуулагддаг гэдгийг жинхэнэ харж байгаа тий. Жинхэнэ итгэгчдийг босгод юм байна. Жинхэнэ итгэгчдийг тий. Тийм байна. Амен. Тийм тэгэхээр одоо өдөр тутмынхаа амьдрал дээр яг танд хамгийн их тусалдаг зүйл чинь юу вэ гэж би бас асуухыг хүсэжсэн л хүсэж байна тий. Тэгэхээр нөгөө нэг хэлсэн штэ урд нь 10 хэдэн жил явхдаа тэр туслагчийг мэдхгүй явжээ гэдэг жаа шүү дээ. Зүгээр л Библиэлд байдаг нэг сүнслэл гэж яриад байдаг тэр туслыг мэдхгүйс одоо харин ариун сүнс туслагч миний дотор байгаа. Тэр сул дорой үед надад тусалдаг. Ганцаардах үед тэр намайг босгодог. Миний хань болдог. Унах үед намайг тэр босгодог, түшдэг. Миний замыг заадаг. Үргэлж тэр ариун сүнстэй миний дотор байгаа тэр туслагчийг би олж авсан да, түүнтэй танилцсан да. Тэгээд өдөр бүр түүний өгж байгаа тэр үгээр хооллож түүгээр дамжуулан ойлголтыг авж байгаа да. Үнэхээр талархаж байна. Амен. За, үнэхээр гайхалтай юм аа. Ингэж одоо чуулганы нэг хэсэг болоод тий чуулган дотор босгон байгуулагдаад бас бусдыг ч гэсэн босгон байгуулах ажилд оролцож байна. Магадгүй өнөөдрийн гэрчлэлээр одоо олон хүмүүст бас нүдийн нээж үнэхээр бурхан байдаг, гайхалтай идгээд гайхалтай чөлөөлдөг, гайхалтайгаар амьдралыг өөрчлөх боломжтой юм аа. Бурхан өөрчлөх гээд байгаа маа тий гэдэг тухай гэрчлэл болсон танд баярлалаа. Нэмжлэх зүйл байна уу танд? Тэгэд зүйл гэхэд тий бурхныг хайгаараа тэр үнэхээр олдсон шүү тий. Тэгээд үнэн та нарыг чөлөөлнө, үгэн дээр ирэхэд үнэн та нарыг чөлөөлнө. Тийм учраас хүнд боломжгүй бүх зүйл бурханд харин боломжтой юм аа. Бурханд боломжгүй зүйл гэж нэгч байдаггүй юм аа гэж хэлдэг тий. Тэгэхээр таач гэсэн өнөөдөр үнэхээр аврагдаж бурханы хайр дотор ирэх бүрэн боломжтой. Тэгэд би нэг зүйлийг бас хэлхээ марцсан байна. Дөнгөж анх нэг ирж явах энэ сүмдээ ирж явах үед би нэг үзэгдэл авсан байхгүй. Дөнгөж яг анхны өдөр яг тэр уйлал ирж явах үед би бүр ингээл уйлал асгарчлаа уйлал иржсэн чинь яг ингээд эзний оршуу дотор бурхан яг ингээд би бүр ингээд бурханы ингээд тий аавын өвөр дээр ингээд бүр ингээд толгоогоо тавиад ингээд бурхан намайг миний бүр ингээд толгоог илж яагаад бүр ихэд ингээд би бүр ихэр татаа уйлж байгаа тийм үзэгдэл авч ирсэн аахгүй. Тий. Тэгэхээр үнэхээр хүн дарамт зовлон үүрээд тий ганцаардаад өөрөө хаашаач гарцгүй ч юм шиг бүр ингээд
хаашаач харах хинч туслах боломжгүй юм шиг санагдчихж байгаа үе байгаа бол танд туслагч байдэн шүү. Энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн оргуу хосноос орчлон ертөнцийг бүтээсэн эзэн бурхан байгаа. Биднийг бүтээсэн эзэн бурхан байгаа. Бурхан бол амьд ариун тэр байсан байгаа мөнхөд байх бурхан таныг хаа явсан ч сахин хамгаалж танд гайхалтай сайн сайхан төлгөөнүүд бэлдсэн бурхан байгаа гэж хэлмээр байна. Амен гайхалтай. Үнэхээр одоо ийм гайхалтай гэрчлэл хаалцсан таныг эзэн бурхны ивэл өрөөл дотор улам одоо гайхалтайгаар бэлхэх болтугай гэж Иесусийн агуу нэр дээр өрөөж байна тий. Баярлаа. Бурхны энэ гайхалтай үйлчлэлийг дэмжиж олон төлөө хүртээмжтэйгээр хүргэхийг хүсэж тий Бурхны үйлчлэлийг дэмжиж өргөлөө өргөхийг хүссэн хүн байвал бидний дөргөрч байгаа энэхүү дансанд та өргөлөө өргөж болно гэдгийг хэлээд дараагийн гайхалтай гэрчлэлтэй уулзлаа. Түр баяртай. Баяртай.